Сайн мэцхан үзэгчдээ үндэсний үйлдвэрлэл баялаг бүтээгчдийг дэмжигч эх оронч Монгол нэвтрүүлгийн баг Өөр хангай аймгийн 12 хотод ажиллаж байна. Ингээд бид энэ удаагийнхаа дугаарыг аймаг орон нутгийнхаа нэрийн хуудас болсон брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлд зах зээлд нийлүүлж байгаа Бэлэгт Ариун од компаниг онцолж байна. Ингээд эх оронч Монгол нэвтрүүлэлтэд хамтаараа үзэгчдээ. Өөр хангай аймаг бол 2000 орчим жижиг зэндээ үйлдвэрлэгч аж ахуйн нэгж хоёр хвшилд толгуурсан аж ахуйн нэгжтэй олон мал аж ахуйга дээр суурилсан малчтын төвхийд сүнс бүтээгдэхүүнийг борлуулах үйлдвэрлэх тал дээр л онцгой анхаарч ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд бас манай аймгийн Бэлэгт Ариун од гэдэг хоршоо бас малчтаа хамтарч малчтын одоо сүүн бүтээгдэхүүнийг авч цагаан дэв босуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ аж ахуйн нэгжийг дэмжих тал дээр бол жижиг дунд үйлдвэрлэх дэмжих сангаас бол одоо хөнгөлтэй зээлийн бодлогоор дэмжиж 2024 онд урт хугацаатай хөнгөлтэй зээлийн бодлогоор дэмжиж 100 орчим сая төгрөгийн хөнгөлтэй зээл олгоод ажиллаж байна. Бэлэгт Ариун од хоршоо бол сувд цагаан дэв бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулж сүүлийн 10 жил үйл ажиллагаа цэгээс ахгуулаад аж ахуйн нэгж болтлоо өргөжж үйл ажиллагаа явуулж байгаа. Малчтаа бас сүүн арц болон сүүн бүтээгдэхүүн авч бэлгийн багц үйлдвэрж аймагтаа бол брэнд бүтээгдэхүүн болж бэлгийн багц үйлдвэрж байгаа онц аж ахуйн нэгж байгаамаа. Бэлэгт Ариун од хоршоотой компанитай бол малчид сүү болон арц Монгол арх нийлүүлж одоо ажиллаж байна. Манай аймаг бол хангай бүст хамаардаг учраас бол бүстэй бол дийлэнх одоо мал аж ахуй малын тоо толгоороо бол бүстэй бол хоёр бүстэй бол тэргүүлдэг. Тийм учраас бол уламжлалт мал аж ахуй эхэлж байгаа малчтаасаа түүхийд болон цагаан эдэг сүнс бүтээгдэхүүнийг авч үйлдвэрийн аргаар боловсруулж савлгааны зарчмаар үйлдвэрлэж явуулж байна. Ингээд бид 12 сумын 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа Бэлэгт Ариун од компанийнхаа аруулын сектор хүрэлцэн ирээд байна. Ингээд хоёлаа эрхэм үзэгчтэй Бэлэгт Ариун од компани маань одоо хэдэн жилийн түүхтэй компани вэ гэдэг мэдээллийг хүргэе тийм ээ. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд төргий. Манайх 2009 оноос эхлээд өрхийн үйлдвэрлэлээ эхэлсэн. Өв од аруулын цех нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 2023 оноос Бэлэгт Ариун од компани болж компани статустай болсон. Би 2002 онд технологийн сургууль хүнсний үйлдвэрийн технологич мэргэжлэр төгссөн. Шүтээсээ харьяа манай Өөр хангай аймаг технологийн сургууль гэж байсан. Технологийн сургуульд би анхны төгсөгч нь. Тэгээ нутагтай хүнсний үйлдвэрийн технологич инженер мэргэжил эзэмссэн. Тэгээ 2002 оноос ерөнхийдөө л мэргэжлийнхээ чиглэлээр одоо аймагтай байдаг үйлдвэрүүдэд ажиллаж агаад тэгээ 2009 оноос одоо өөрийнхөө бизнесийг эхлүүлсэн. Яг мэргэжлэр ажиллаж байгаа юм шиг. Тийм мэргэжлэр ажиллаж байна. Тэр нь Өөр хангай аймаг маань бас сүү цагаан эдэний орон гэж хэлж болно шүү дээ тийм ээ. Сарлаг ихтэй аймаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр сүү цагаан эдэн маань одоо гол түүхий мэдээж одоо сүү маань байгаа шүү дээ тийм ээ. Манайх болохоор нөгөө манай аймагч их онцлогтой нөгөө говь хангай хосолсон нутаг. Хангай самдууд нь болохоор сарлаг ихтэй одоо манай аймагт ойрхон таарахт төгрөг Баянгол гэдээ бас нөгөө бог мал ихтэй хоньяма ихтэй тэгээд онцлогтой манай цех болохоор өвлийн цагт нь одоо ингээд намраас ахгуулаад өдийд бол ерөөсөө малчтаасаа нөгөө арц хэлбэрээр арцын бэлэн арцыг худалдаж аваад тэгээд үйлдвэрлэлээ явуулдаг. 100 болохоор бас арцаач аав тэрний хажуугаар 100 ч бас нөгөө арц гарах нь бас хайрцангуй хөрмөд арай сагаагүй арай болоог байдаг штэ. Хурчин ерөөхдөө бас нэг 7 сараас хойш 8 сард их хөвчлэн сааж эхэлдэг. Тий жигдэрн тий сайл явах цаа. Тэг ингээд тэрнээс өмнө нөгөө бог малын одоо манай аймгийн хайрцангуй бас ямаага сайн саадаг. Тэгээ ямааны сүү худалдаж аваа. Тэгээд сүгэ загсаан тэгээд уламжлалт аргаар сүгэ загсаан тэгээд ээзгээ буцалган ааруул 50 тэгээд ерөнхийдөө нэг жилийн дөрөв удирдах хол ажилладаг. Яг нэг одоо нэг үйлдвэрлэлийн онцлог түүхий
ерөнхийдөө нөөцөөсөө шалтгаалаад нэг 4-5 сард л манах жоох үйлдвэрлэл тасраад идэв. Бус үед нь бол зогсолтгүй ажилладаг. Газрын сүү цагаан эдний онцлог байдаг шүү дээ. Тэгэхээр одоо Өөр хангай аймгийн маань цагаан эдний онцлог нь ер нь юу байдаг вэ? Нийт одоо хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж ин ямар брендийг бас хөгжүүлээд явж байгаа вэ? Манай аймаг ч нөгөө харьцангуй хангаан замдан сарлаг ихтэй. Тэгэхээр одоо сарлагын хаарцдаа одоо цагаан эдэн нэлээ элбэг байдаг л да. Ерөнхийдөө манай аймаг ч бас харьцангуй сайхан цагаан эдэтэй. Манай малчид бас нөгөө сүү цагаагаа аягүй сайн боловсруулдаг. Манай цехийн хувьд болохоор одоо ерөнхийдөө нөгөө 5 үндсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэрнээсээ ингээд нөгөө 10 эд нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа одоогийн байдлаар. Тэгээд манайх болохоор ерөнхийдөө дандаа нөгөө 2013 оноос хойш ер нь нөгөө бүтээгдэхүүн хөгжүүлэлтэн дээр нэлээд анхаарсан. Манай бүх бүтээгдэхүүн сав баглаа бодолтой гардаг. Дээрээс нь тэгээд манайх одоо бэлгийн багц одоо яг үндсэн үйлдвэрлэл маань ерөөхдөө манайхаа харуул тэрийгээ дагалдаад одоо нэг тал одоо нөгөө арт заваад нөгөө бүтээгдэхүүн үйлдвэрлэж болохоор ганцхан харуул хийгээ суугаад тахаас илүү бас одоо хүмүүсийн сонирхол одоо бас нөгөө ингээд бэлгэнд ингээд сүү цагаан эдэгээ бэлгэлэх айгүй юм нөгөө сонирхол их байдаг. Тийм учраас бас ингээд нөгөө одоо цагаан эдэгээр бас бэлгийн багц гарган худалдаанд гаргаад бас үйлдвэрлэлд явж байгаа. Тэрийг дагалдахаар одоо ааруулгаас гадна одоо сайхан өрмөө уламжлалтаар хайлаа шар тусаа яг цэврээр нь гаргаж аваа. Тэгээд одоо бас сав баглаа шил саваан бас ингээд захиалаад сав баглаа бодолтой хаяг шошготой баркодоор худалдаанд гаргадаг. Одоо жишээлбэл манай ааруулгын онцлог бол одоо манайх одоо сарлагын хаарцаараа ааруул үйлдвэрлэдэг. Тэгэхдээ баг зэргийн чихэртэй тэг ямар нэгэн хүнсний нэмэлт хугацаа хурц байж зороогүй баг зэргийн сахартай тэгээд цэцгийн нэмж үйлдвэрлэдэг болохоор нөгөө тослог сайтай тэгээд нөгөө зөөлхөн амтлаг болдог. Тэгээ ямар ч нөгөө хадгалалтгүй хугацаа хурц байцсгүй тэгээд нөгөө гурил мөрдөг болохоор бас хэрэглэгчид бас айгүй нөгөө дуртай хүлээж авдаг. Одоо манай хамгийн анхны бүтээгдэхүүн бол ерөөсөө энэ хорхоо ааруул байгаа. Энэ 2009 онд анх одоо нэг хорхоо ааруулны машин худалдаж аваад үйл ажиллагаа эхэлж исэн. Бас ийм дөрвөлжин ааруул үйлдвэрлэдэг. За тэгээ энэ хэвийн ааруулуудыг хэвийг бол том жижиг одоо хэдэн төрлөөр хэвлэн дээрээс нэмээд тавгийн ааруул цагаан сарын тавгийн ааруул үйлдвэрлэдэг. Тэгээ тэрнээс хойш одоо ингээд шар тусыг бас манайх одоо яг сарлагын өрмийг хайлаад шар тусын савладаг. Одоо энэ одоогийн байдлаар энэ 2 төрлийн савлгаа байна. Энэ маань ингээд 200 г, энэ ингээд 450 г. Энэ хоёр шилэг хоёулын нөгөө захиалгаар хятадаас захиалгаар авч бүтээгдэхүүнээс савладаг байгаа. Тэгээд одоо яг ингээд Монгол улсын нөгөө шошготлтын стандартын дагуу ингээд баркод бүх ингээд нөгөө манай савлгаануудын бүх онцлог нь ерөөсөө нөгөө яг цав баглаа бодлын стандартын дагуу хаяг шошгоо бэлддэг. Манай ааруул одоо энгднэр 1 кг 500 г одоо ингээд хүн болгон бас худалдаа авалт бас их баг ямар ч хэмжээгээр байж болно. Энэ ихэд 300 г-ийн савлгаа энэ дээр болохоор бас ингээд шошгоо наачдаг ийм цаасан уут ашиглаад энэ ихэд 150 г. Одоо энэ болохоор анс жимстэй ааруул байгаа. Би энийг хүүхдүүдэд зориулж худалдаанд гаргасан. Энийг үйлдвэрлээд одоо 4-5 жил болж байна. Одоо энэ одоо манай уутнуудын онцлог энэ уутыг одоо гялгар уутнуудыг эднэрийг одоо ингээ О пластик компанид хийлэгдэг. 2013 оноос хойш энэ ийм савлгаагаар савлж байгаа манайх. Тэгээд энэ манайх одоо бас бэлгийн багц худалдаанд гаргадаг. Энэ бэлгийн багцны хайрцгийг болохоор Экопак компанид хийлэгдэг. Тэгээд энэ болохоор манай бүтээгдэхүүнүүд ихэнх одоо энэ бэлгийн багцанд орж байгаа ихэнх бүтээгдэхүүн маань сарлагын цүнээс гаргаж авсан бүтээгдэхүүнүүд байгаа учраас энийгээ сарлагын зургийг оруулсан. Тэгээд энэ одоо манай Өврхангаа хүн болгон мэддэг ингээд авзаг харихныхаа зургийг оруулаад тэгээд ингээд бэлгийн багцны хайрцгаа үйлдвэрлэсэн. Тэгээд энд одоо шимээ арх, жимстэй ааруул, энэ цэвэр шар тус, энэ манай өөрийн хорхоо ааруул байна. Энд хорхоо дөрвөж ааруулаа хийдэг. Тэгээ энэ болохоор нөгөө манай ааруулны нунтаг хэлбэр гэсэн үг л дээ. Нэг ааруулаа нунтаглаад хатаагаад ингээд халуус нэг найруулж уух зориултаар ингээд 5 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж бэлгийн багцаа гаргадаг. Одоо энэ болохоор манай 2023 онд манайх нэг өрлөө ааруулны машин аваад тэгээд энэ одоо манай шинэ бүтээгдэхүүн байгаа. Энэ хайрцгийг болохоор бас Экопакт энэ хайрцгийг үйлдвэрлэдэг.
экобагт үйлдвэрлэдэг. Одоо тэгээ анистай цэцэргантай яг ингээ анис цэцэрганаа ингээд жимсээр нь хийгээд ямар нэгэн будаг оруулагч хадгалах урцгах бодисмоц ороогүй яг ингээд жимсээрээ байгаа. Жимсээр нь хийгээд ингээд анис жимсээ үйлдвэрлэдэг. Одоо нийгмийн хариуцлагынхаа хүрээнд манай аймагт одоо ид шидийн орон баригдаж эхэлж байгаа. Одоо нэг суур цутгаа явж байгаа. Одоо тэгээ би энд ид шидийн орны лого оруулсан нөгөө энэ яг үрдлэн харуулны энэ бүтээгдэхүүний борлуулалтынхаа 2% би ичдээ оронд хандивлж байгаа. Одоо энэ харуул маань одоо яг үйлдвэрлэл маань эхэлж байгаа. Одоо цаашдаа ч гэсэн борлуулалт сайн байвал 2% угсаа ичийн орондоо хандивлаад яваад тах юм бас нөгөө одоос бидний ирээдүйн бас үр хөвгтүүд маань бас сайн сайхан орчинд сурч хүмүүжчихвэл хүн болгонд л хэрэгтэй дээ гэж боддог. Сав баглаа бодол бол ерөнхийдөө нөгөө бүтээгдэхүүний борлуулалтанд сав баглаа маш чухал. Тэгээ бас нөгөө ер нь ингээд нөгөө савлгаатай байх юм бол нөгөө бүтээгдэхүүний чанараа илүү хадгалах боломжтой. Тэгээ бас ингээд нөгөө хаягтай, шошготой байх юм бол нөгөө худалдан авалт хийхэд одоо магадгүй чанаргүй юм гарч болно те. Тэгэх юм бол нөгөө буцаалт хийх боломжтой. Бас нөгөө буух эзэндээ үндсэндээ бол нөгөө буух эзэндээ буцах хаягтай гэхчээр л ер нь бол эргэх холбоо бас нөгөө сав баглаа бодлоо бүтээгдэхүүнд эргэх холбоо байна шүү дээ. Би өөрөө тэгж бодож ерөнхийдөө бүх бүтээгдэхүүнээс хавлгаатай гаргадаг. Манай харуулны онцлог болохоор ерөнхийдөө цөцгийтэй учраас манай харуул тослогтой нэлээ ерөнхийдөө ингээ анзаараад харахад манай харуул ерөнхийдөө ингээ бордуухан харагдтiin. Хэдийгээр би ингээ нөгөө цагаан идэ цагаанаараа байх ёстой гэсэн үзэл баримталтай ч гэсэн бас нөгөө бүтээгдэхүүний хөгжүүлэлтэнд бас нөгөө одоо жишээлбэл хүүхдийн анхаарал татсан хүүхдэд сонирхолтой байдлаар нь бас хийхийн тулд нөгөө бас нөгөө жимс ашигладаг. Ажиллахад манад бай жимстэй анис жимсээр яг жимсээр нүнг оруулсан анис жимстэй ааруул бас үйлдвэрлэдэг. Үрлээ ааруулаа болохоор юу яадیں анис чацаргантай үйлдвэрлэдэг. Ерөнхийдөө манах бол нэг сулхаан ягаан өнгө сулхаан шаргал өнгөд шар өнгөл гардаг. Тэгээ яг нөх хүүхдийн анхаарал татаад бас хүүхдүүд чинь зарим хүүхдүүд нь хэдийгээр ааруул сайн иддэг чинь зарим хүүхдүүд нь бас цагаан эдэ хэрэглэх хүүхдүүд бас байна шүү дээ. Одоо тэр хүүхдүүдэд зориулаад бас анхаарлын татсан цаа баглаа бодолтой бас ам чанартай бас нөгөө ааруул үрэлдэг хэлбэрт оруулж бас үйлдвэрлэдэг л дээ. Түүхийн эдээ ер нь хэрхэн малчтаас авдаг вэ? Сад ер нь хэдэн тонн сүүгээр танах бүтээгдэхүүн? Нөгөө онцлог байгаа л да. Одоо жишээлхэд чинь одоо би одоо сард гэхээсээ одоо за яг 100 нөгөө ямааны сүү ирж байгаа үед өдөрт бол нэг дунд чинь нэг 200 гаруй 300 литр бүр их ирэхээр нэг энэ жил зам би нэг 500 хүртэл литр сүү авч үзье. Тэгээд маш амар завгүй нэрээс үнэхээр завгүй ажилт юм л. Тэгээд яг нөгөө тэгээд нөгөө тог цахилгаанаар бүгдийг шийдэж байгаа болохоор бас тэгээд ажиллаж тоног төхөөрөмжийн хүчээр яг уламжлалт аргаар ч гэсэн нэг 300 литр сүү бол боловсруулж амжсан. Тэгээд бол хойдонгоос бүр эдээ нэмэгдэх байх гэж бодож байна. Тэгээд одоо өвлийн цагт бол одоо нөгөө одоо сар болгонд бол тэдийн аарц гэдэг ах юм байхгүй. Ингээд намар одоо 8 сараас ахгуулаад нөгөө аарц нөөцлөдөг байхгүй юу. Тэнгүүд манайхан жилд нэг 40 гаруй тонн аарц боловсруулт. Малчтаас 40 гаруй тонн аарц худалдаж аавна гэсэн үг шүү дээ. Тэрийгээ тэгээд одоо нас ингээл ер нь ингээл үйлдвэрлэж явж байгаа л одоо бол ерөнхийдөө үндсэн үйлдвэрлэл тасралтгүй бол нөгөө масаар хийгээд эхэлсэн. Одоо үндсэндээ нөгөө цагаасрын бэлтгэл гэсэн үг шүү дээ. Тийм тэгээд яг нэг одоо юу л нөгөө эрэлт хэрэгцээтэй үе маань эхэлж байгаа. Гэхдээ ер нь бол тасралтгүй үйлдвэрлэл нөгөө борлуулалт ингээд одоо харцангуй ийш тийш аймагуд руу бас нэлээ явдаг. Бас нөгөө борлуулалт явагддаг. Тэгээд ер нь 3 сар 4 сар хүртэл ингээд нөөцсөн харцаа хийгээл тэгээд дуусна юм да. Сүүгээ ер нь ямар үн өртгөр ах вэ? Сүү одоо сүү бол нөгөө 100 бололын өнгөрсөн 100 бол манайх ямааны сүүг ерөөсө 3000-аас буулгаагүй. Эхлээд 3500-аар авч байгаа сүүл рүүгээ нэг 3000 болгоо тэгэж ерөөдөө чигэж авсаргаа сүүлдээ нэг бүр нэг ил бишээд ирэхээр нэг 2800 тэрнээс доош үн бол буугаагүй л дээ. Бог малаас саадаг одоо ер нь айл ер нь бас ховортцсон байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр өөр хангайчууд манаас богийн ааруулаад богийн сүүгээрээ сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа сайхан санагдаж байна. Богийн сүүний ер нь онцлог давуу тал нь ер нь юу байдаг вэ? Одоо бол одоо 100 ч нь бол одоо бас манай аймагч бас хоньос адаг айлууч байдیں۔ Гэхдээ цөөхөн л дийлэнх нь ер нь ямаага маш сайн ямаа ихтэй. Тэгээд ямааны сүү чинь сайлын хугацаа үнэндээ богино байдаг л да. Гэхдээ ямааны сүү өөрөө маш гоё амтлаг амин дэмэгтэй
тэгээд айгүй гоё тослог их гоё амттай амтлаг сүв байдаг. Ямааны сүгээр хийсэн харуул ерөөсөө ингээд өөрөөсөө л тос гоож бол айгүй зөөлхөн гоё харуул болдог. Зөөлөн тостаас нь бор харуул болдог. Тэгэхээр нөгөө одоо ч бас нөгөө хайрцан одоо ээзгээ бас ерөөсөө үнэхээр гоё болдог. Тэгээд манайх нөгөө богийн сүгээр хийсэн ээзгийг ер нь бол бүр яман ээзгээ бүр үнэхээр амт нь бүр шаал урдаг нэг гоё нуурс улаан ээзгээ болдیں۔ Ээзгээ бол нэг үйлдвэрлэл ингээд дорн борлогдчихдаг. Манай ээзгээ үйлдвэрлэдэг онцлог бол нөгөө шар сүгэ бүрэн ширгээж үйлдвэрлэх болохоор бүр илүү гоё амттай. Одоо бас хүмүүс нэлээд мэддэг болоод байгаа. Тэгээ эрүүл мэндийн одоо хамгийн одоо эрэлтийн хэрэгцээтэй ашиг тустай. Тий, одоо бол хүмүүсийн нөгөө ерөөсөө хандлага болохоор нөгөө ямааны харуул эзэнд ерөөсөө за ер нь бол ээзгийг маш сайн хэрэгэлдэг. Ямар ч юм төв зөрөн газрын хүмүүс хандган ч юм уу ер нь айгүйх нөгөө ингээл үзэх судалдаагаар явж байгаа. Ээзгээ гэл айгүйх тэгэл ямааны ээзгийгээ сураад нөгөө зөв шингэлдэг, зөвс яадаг тэгээд нөгөө элэг зэсэн цай одоо хон ямааны ээзгний шүүс уумаар байна, шүүлт уумаар байна гэд ингээд айгүйх ээзгээ сурж тэгээд энд айгуу дуртай байдаг. Бид яг одоо нөгөө манай үндсэн нөгөө үйлдвэрлэлийн хэсэгтээ ороод ирсэн байна. Одоо манай тэр өрөөнд одоо аарцаа шахаж шүүж гисгээж бэлдээд энд орж ирээд хиллээд одоо жир технологид харуулад энэ зурагчаар зурдаг. Зурагчаар зурсны дараа одоо хэвийн харуулвал хэвлэн хорхоо харуулвал машинаар шахна, үрлэн харуулвал одоо үрлийн машинаар нэр төрөлтөө тохироод өөрсдийнхээ технологиор хэвлээд тэгээд дараа нь энэ хатаагчнуудад хийдэг. Мөн энэ ард усныг хатаалтын өрөө байгаа. Ер нь бол одоо 7 хоногт манайх 300 гаруй килограмм аруул хатаадаг. Энэ 300 гаруй килограмм аруул хатаахын тулд бид нар 500 кг арц шахаж шүүсэн арц зуурч 2-3 хоног үйлдвэрлэдэг гэсэн үг л дээ. Тэгээ бэлэн бүтээгдэхүүн маань 350 кг 300 гаруй килограмм аруул гард юм аа. Үйлдвэр маань одоо өнөөдрийн байдлаар бид нар 3 ажиллаж байна. 3 эмэгтэй ажиллаж байна. Одоо тэгээд өнөөдөр гэхэд бид нар одоо өчигдөр манайх 100 кг арц зуурч хэвийн аруул үйлдвэрсэн. Өнөөдөр болохоор 100 кг дөрвөлж аруул 50 кг хорхоо аруул үйлдвэрлэх ёстой. Маргааш болохоор манайх одоо үрлээ аруул, жимстэй аруул хоёроо хийн гэх мэтчингээр ингээд технологи маань явцдаг. Одоо энэ ер нь бол би нөгөө хүнсний үйлдвэрийн технологич мэрэгжилтэй учраас бас яг ингээд тусгайлан зах зээлд бол яг аруул үйлдвэрлэх тоног төхөөрөмж бол ховор байгаа шүү дээ. Тиймгүүд одоо энэ манай энэ арц зурч гэхэд л 50 кг-ийн хүчин чадалтай талах нарийн боовны зурагч байгаа. Одоо жишээлбэл одоо энэ нөгөө хорхоо аруул шахдаг машин маань гэхэд л гомин үйлдвэрлэдэг гомингийн хэвлэгч машин байгаа. Цаана бас үрлэн аруулны машин. Одоо энэ хатаагч нар болохоор бас нөгөө ер нь хүнсний бүтээгдэхүүн хатаах цариулалтын хатаагч нарууд ингээд бас ашигладаг байгаа. Тийм одоохондоо бол яг одоо бас боломжийн тоног төхөөрөмжтэй бас хөдөлмөр хөнгөвчлөх тоног төхөөрөмжөнд бас одоо энэ зурлагчид одоо энэ дэлхийд нэг удаадаа шууд 35 хил арц хийгээд зурж байгаа. Одоо энэ чинь гараар зурвал бас гिचний хугацаа орох үлээ. Энэ ч одоо хэдхэн минутын дотор зураа тавьчихна гэх юм тодорхой хэмжээгээр хөдөлмөр бас нэлээд хөнгөвчилж байгаа. Энэ байр маань манайх 2016 онд ийм нэг жижигэн дэлгүүртэй байр худалдаж авсан байхгүй юу? Тэгээ одоо 79 м квадратад үйл ажиллагаагаа явуулж байгаа. Одоо энэ дотор бол 3-4 хэсэг өрөө байгаа юм байна. Нэг бас жижигхэн бас борлуулалтын жижигхэн дэлгүүртэй тэгээ үйл ажиллагаагаа явуулж байна. Хүнсний аюулгүй байдал хангасан эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд мэдээж одоо сав маань маш чухал байгаа шүү дээ, тийм ээ. Ямар савд ямар технологиор үйлдвэрлэлээ явуулах вэ гэдэг нь маш чухал байгаа. Тэгэхээр энэ тал дээр бас танах нэлээд анхаарал харагдаж байна л да. Тийм хүнсний аюулгүй байдалд одоо нэг түүхийд бэлтгэхээс авахгуулаад ерөөсөө маш чухал. Одоо ч нөгөө ерөөсөө одоо хүн болгон баг мэдчихэж байгаа шүү дээ. Одоо нөгөө хунцар савнд халуун юм хийх юм бол одоо хорт авдар үүсгэдэг л одоо баг
хүүхд ч хүртэл бараг тэгж ярихаар болсон байгаа тий. Тийм учраас би ч бас нөгөө хийж байгаа бүтээгдэхүүнээ бас нөгөө аль болохоор нөгөө хүнд ашиг шимтэй зөв бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой гэдэг үүднээс би бас нөгөө хүнснийхээ одоо аарц хадгалах сав инээтрээд бас их айгүй анхаардаг. Тэгээ манайх болохоор нөгөө одоо ер нь бол одоо нэг удаагийн хэрэглээний үйлдвэрлэлийн хэрэглээнд хэрэгжилж байгаа манай бүх сав суулга зэвэрдгүү гангаар хийгдсэн. Одоо энэ савнууд гэхэд одоо бүр хүнсний зориултын зэвэрдгүү гангаар чиглэл компанид би бүр захиалга өгөөд өөрийнхөө үйлдвэрт одоо юм хийгээд явхад ингээд энэ чи өргөд даахгүй хэцүү шүү дээ. Тэгэхээр энэ төрж явах боломжтой, карантаар онгоолгод тэгээд яг нэг өөртөө манай үйлдвэрт хэрэглэхэд ашигтай аль болохоор амар биеийн дамар байхаар бас хүнд өргөд өртөө хөлмөр хөнгөжсөн байдлаар ийм нэг удаадаа 1 тонн 500 кг арц шингэн гисгэлэн арц байхад манай үйлдвэрлэл бас боломж байдаг аахгүй. Тийм учраас ингээд 250 литрийн багтаамжтай 6 ган сав хийлгсэн. Тэгээ бас нөгөө модон торхнууд бас ингээд ашигладаг. Хуучны модон тархаа хийж байна. Тэгээ энэ нөгөө тархандаа гээд бас нөгөө юм одоо юм модон тарх хийдэг газар за үйлдвэрийн болоо байдیں۔ Тэндээс би захиаж авч ирсэн. Тэгээ манай хувьд болохоор модон тархнаас илүү ган самнууд нь илүү нөгөө үйлдвэрлэлд маань нөгөө хэрэгцээ нь илүү хэрэгцээ шаардлага хангадаг байхгүй юу. Тэгээ ерөнхийдөө бүх саван ган болгосон. Тэгэхээр хуванцар одоо огт хэрэглэдэггүй гэж байна. Тэг хэрэглэхгүй хэрэглэхгүй. Тэгээд одоо хэдийгээр би ингээд айгүй хичээгээд ингээд ганцаа болгоод байгаа ч гэсэн одоо бас нэг зарим талаар одоо нөгөө малчтаас ирж байгаа сав аарц мань цэнгэр савтаа ирэхэрж байгаа сэтгэл эмзэглэл тэгээд аль болохоор хилдэг л дээ. Одоо гэхдээ бас малчтын хандлагч гэсэн маш сайн өөрчлөгдөж байгаа. Одоо ингээд хөдөөгөр яваад аарц авах чинь энэ жил ингэж ийм гоё ган сав аваад ингээд одоо нөгөө ган самнууд ч гэсэн худалдаанд айгүй их гарч байгаа. Тэгээд одоо малчт маань ч гэсэн айгүй их бас одоо анхаарч байгаа, бас өөрчлөгдөж байгаа. Энэ маань бас нэг одоо хэц дэвшилтэй эрүүл мэндийн анхаард болсны бас. Тийм илрэл тийм шүү. Одоо нэр эрүүл ээжж л одоо химикийн одоо манай Монголд бас өвчлөл бас их болсон болохоор сэтгэл эмзэглэж л байдаг. Тэгэхээр танайх одоо хийж байгаа энэ сүт цагаан эдээнд ариун байдлын ерөнхий хэрхэн хангаж лабораторийн шинжилгээгээ өөр нь хэрхэн өөрч эцсийн бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж байгаа. Манайх ч одоо яг нөгөө хүнсний тухай хуулийнхаа дагуу нөгөө одоо стандарт дэмжигдсэн лаборатори, одоо мал эмнэлгийн лаборатори, цөөн арцаа өгч жишээний стандарт дэмжигдсэн лабораториуд бэлэн бүтээгдэхүүнээ ингээд нөгөө улир тутамдаа шинжилгээнд өгөөд явчихдаг. Шаардлагатай үедээ бол тэгэл заавал юу хүлээгээд авах юм байхгүй 3 сар болохыг хүлээхгүй. Тэгээ шаардлагатай үедээ шинжилгээнд өгөөл явчихдаг. Аливаа бизнес эхлүүлээд ингээд явхад мэдээж одоо ажиллах ажлын байр тий тэгээд хүн хүч танаа төхөөрөмж гэж одоо маш олон асуудал гардаг шүү дээ. Энэхүү асуудал ер нь хэрхэн шийдчихээ одоо ер нь хэдүүлээ үйл ажиллагаа явуулж. За яг ер нь бол манайх нэг 5-аас 6 хүн ажилтیں۔ Өнөөдрийн байдлаар бол 3 хүн ажиллаж байна. Одоо ингээд энэ дэш нэг хөлдөө арцыг ороод ирэхээр бол угаасаа тэгэл галгаа малгайг эрэгтэй хүмүүс чухал байдаг. Тэгээд одоо өнөөдрийн хувьд бол 3 ажиллаж байна. Тэгэл галгаа хийн, аар цааглан тэгэл 2 эрэгтэй үнтэй тэгэл 3 эмэгтэй ер нь 5 хүн байна ажиллаж байгаа гэсэн үг. Үйлдвэрийн маань хүчин чадлын хувьд хүчин чадлын хувьд бол манайх нөгөө ерөнхийдөө нэг 7 хоногтой гэж ярина л да. Бас нөгөө аарл маань хийгээд хатаад нөгөө бэлэн бүтээгдэхүүн болоход бол ер нь 4-5 хоног зарцуулагдана. Тэгээд ер нь бол манайх нэг 7 хоногт нэг 300 гаруй кг аар бол үйлдвэрлэдэг. Тий яг нөгөө бидний зураатаас аарц нөгөө өтгөн шингэнээсээ хамаарат бас нөгөө яг 350, 380, 300 гэж харахгүй нэг 300 гаруй бас нэг хаталтаас хамаарат янз бүр гардаг юм л да. Тий ерөнхийдөө бол нэг 300 гаруй килограмм аар бол үйлдвэрлэж байна. Тэр жилийн рүү удирдах үйл ажиллагаа яваач гэж байна. Хатаалт гэдэг маань маш чухал шүү гэдэг ааруул юу тийм ээ. Тэгэхээр энэ асуудлыг ер нь хэрхэн шийдэв? Тэгээ хатаалт бол яг нөгөө 100 цагт бол бас өөрөлдөө одоо өвөл одоо үндсэн үйлдвэрлэл баг өвөл явагдаж штэ. Тэгэхээр 100 бол тэгэл гадаа нөгөө чихэргүй ааруул эзгий бол гадаа агаар салхинд л хатаа штэ. Тэгэхээр бас нэг хүлэмж хийгээл зундаа тэгэл аргалт юм аа. Тэгээ өдөөд бол манайх одоо 3 хатаагчтай 3 өөр хатаагчтай тэрнээс гадна дахиад бас нэг өрөөнд хатаалтын нэг өрөөтэй тэгэл хатаалтаа явагдана да бас нэг ааруулгаа хатах чинь хугацаа хэрэгтэй технологийн хугацаа бас орно. За одоо манай үрлээ аруул хатааж байгаа байдлаа танилцсан хэдүүлээ. Энэ хатаагч маань одоо чиглэл компанид үйлдвэрлэсэн хатаагч байгаа. Одоо энэ жишээлгээд одоо энэ гэхэд одоо байгалийн анс жимс хийсэн. Одоо жишээлгээд одоо энэ дотор ингээд ансаараа явж байгаа жишээний анс жимс хийгээд үрлээ. Энэ болохоор одоо чацрагантай үрлэн аарууд байна. Тэгээ энэ болохоор цагаанаараа
яг аарцаараа байгаа гэсэн үг. Тэгээ энэ гурвыгаа холиод бас ингээд савлж худалдаанд гаргадаг байгаа. Жижигхэн 60 грамаар бас 500 грамаар савлж худалдаанд гаргадаг юм аа. За энэ манай бас нэг хатаагч, энэ болохоор хятад улсад үйлдвэрлэсэн хатаагч байгаа. Одоо ингээ 12 твштэй энд одоо манай жимстэй арууд маань хатаалтанд явагдаж байна. Тог цахилгааны асуудал дээр ер нь хэр зардал өндөртэй байх вэ? За цахилгаанч юм бол одоо 9 сард одоо нөгөө цахилгааны нэмэгдээд одоо хэд гарч байгаа юм бол одоо ерөнхийдөө бол нэг өвлийн цагт бол нэг 500-аас 600 мянган хооронд цахилгааны төлбөр төлдөг. Одоо хэд гарах юм байгаа юм бол доо. Үнэндээ нөгөө шөнийн тарифтай тоолгор тавьчаад тэгэл нэг 500-600 мянга гарт. Гэхдээ энэ нь олон өөрийн чинь хувьд бол боломжийн гэж байна. Боломжийн. Угаасаа манай хангалттай тийм хэрэглээгээ хэрэгжилж байгаа учраас бол боломжийн. Одоо энэ тог цахилгааны одоо нэмэгдэнэ гэдэг дээр та ер нь ямар бодолтой байдаг вэ? Тог цахилгааны үн нэмэгдэж олно. Хамгийн гол нь нөгөө сааталгүй л авах хэрэгтэй. Сааталгүй л ингээд тасралтгүй ажиллаж байхад бол тэгэл одоо яг үйлдвэрлэл явуулж байгаа нөхцөл тэгэл зардлаа тэгэл зардлаа нөхөн л тодорхой ингээд тасалдаад өчтөрл ихэд л одоо нөгөө амар салхилсан шүү дээ. Манай амар хүчтэй цаг агарын эрс өөрчлөлт гарсан. Тог тасраал 3-4 цаг болох орон чинь гэдэг нөгөө манайх нэг тог тасрахаар ингээд наар болчих нөгөө хатчихсан аар болчих хөрөөд дахиад ингээд нөгөө хатаалтын хугацаа маань хурцсаад ирэхээр чинь жоон хэцүү үт. Бизнес эрхлээд явж явах энэ хугацаанд тулгамдчихсан асуудлууд юу нэхэд байв? Тэгэл зөндөө асуудал өгөө тэгээ тухайн цаг үедээ нөгөө эхлээд ер нь амар байгаагүй л дээ бүх юмыг ерөнхийдөө баг тгээс эхэлсэн. Тэгэл яг ингээл айжмаар нэмсээр байгаа л тэгэл яг одоо хондоо яг ингээд жижигэн ч гэсэн өөрийн байртай тэгээд сав баглаа бодлоо шийдэж чадсан. Тэгээд одоо үйлдвэрлэж л чадчихвэл борлуулалт бас үйлдвэрлэсэн хэмжээгээрээ борлуулж чадна. Гэтийн зорилго бол одоо нэг сайхан стандартын шаардлага хангасан нэг сайхан ажлын байртай болчихно даа л гэж зорж явна да. Манай нэг орон нутгаас бас яг нэг бүхэл боломжоор бас дэмждэг. Одоо тэгэл янз бүрийн одоо тэгэл бид нар чинь нөгөө нэг хөнгөлттэй зээл мэйл инээтрээ чинь тэгэл айл болохоор л тест нэг хамруулах гайл ингээл бас ингээл мэдээлэлдэл айгүй сайн өгдөг. Бас ингээд чадлынхаа хэмжээр маш сайн дэмждэг. Борлуулалтаа тэгэхээр танах маань одоо энэ аймаг орон нутгатаа хийж гэнэ үү эсвэл яаж ирэн бол? Аймагтаа борлуулалтаа хийхээс гадна тэгэд нөгөө нэг бусад аймагуд руу бас явдаг. Одоо жишээлбэл дарханд чинь одоо нутгийн брэнд гэдэг нэг дэлгүүр өгдөг. Тэнд одоо манай бүтээгдэхүүнээс байнга захиалж авдаг. Тэгээл ховдод бас цагаан эдэний худалдаач энд тийм нөгөө цагаан эдэний худалдаач бас ингээд бас зөндөө авдаг. Тэгээ бас нэг давуу тал нь манай нөгөө аймаг чинь нөгөө төв зам дагуу энэ баруун аймагуудын төв зам шүү дээ. Тэнгүү чинь бас нөгөө ийшээ тийшээ явуулах боломж нь бас их илүү. Одоо жишээл ховд руу говьалтаараа хүн авъя гэх юм бол өдөрт гिचний автобус явж байгаа учраас тэр авъя гэсэн захиалгаа явуулчих бүрэн боломжтой. Тэгэл одоо дархан мархан руу явуулах чинь тэгэл автобусаар тавиал ингээл дамжуулаад гэл ингээл борлуулалт хийгээл одоо өвөр хангаадаа түгээлт хийгээд дэлгүүрүүдээр одоо номын дэлгүүр сансар дэлгүүр гэдэг ингээд томоохон дэлгүүрүүд бас арцад дарван сор гэл манай аймгийн төв дээр байгаа томоохон дэлгүүрүүдэд бүгд байгаа бас цахим хүнсний худалдаачид бас манай аруудыг бүгд манай арууд манахаас гарч байгаа бүтээгдэхүүнүүдийг бүгд авдаг. Дархны нутгийн брэнд дэлгүүр ажилуулдаг гэгч маань бас манай бүтээгдэхүүнүүдээс авдаг. Нодлонгийн цагаан сараар манай тэр одоо нөгөө нутгийн брэнд зарж байгаа шүү дээ. Манай бэлгийн багцыг танай бэлгийн багц хамгийн борлуулалт сайтай байлаа гэж надад цагаан сарын дараа хэлсэн чинь бас аятайхан л сонсогдчихсэн. Уламжлалт цагаан эдээ малын гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэх юм бол одоо бидний одоо ижид тассан одоо ид хэрэглэж сурсан эдийн ундаа учраас бидний бид ашиг шимтжээ сайтай одоо тэрнээс гадна бас бид бүхэн одоо ингээд малын гаралтай бүтээгдэхүүнүүдээ ингээд нөгөө хүртэг шингээгээ бүтээгдэхүүн болгоод хэрэглэх юм бүтээгдэхүүн болгох юм бол одоо эдийн засгийн эргэлтэнд ч хэрэгтэй гэж би боддог. Тэгэхээр түрүүн үндэслэг худалдаа гэж ярьлаа да. Тэгээд ямар үндэслэг худалдаагаар юм орж байгууллагад бас нэлээд олон жилийн үлдсэн байж шүү дээ. Энэ хугацаанаас авч ирсэн урамшуул шагнал ер нь юу байв?
Манайх ч одоо нэг 2009 оноос хойш үйлдвэрлэл маань өрхийн үйлдвэрлэл гэхдээ манайх бол маш багаас эхэлсэн л дээ үүндээ. Тэгээд эхний 2 3 жил бол маш бага л үйлдвэрлэдэг байсан. Тэгээд ерөнхийдөө 2012 3 оноос хойш ерөөсөө аймгийнхаа орон нутгийнхаа үзэсгэлэн худалдааг бол ер нь тасралтгүй орсон. Яг нь үзэсгэлэн худалдаанаас нөгөө бүтээгдэхүүн маань бусдад танихдах нөгөө боломж нь илүү нэмэгддэг. Яг тэр үзэсгэлэн худалдаа амтлагаатай худалдаа байдаг учраас тэгээд ерөөсөө бас нөгөө үзэсгэлэнгээ чинь хаач газрын үзэсгэлэн хүмүүс ингээд бүр ингээд зорж очдог. Тэ үзэсгэлэн дээрээс бас гой юм аавна гэл нэг хаач айлч аймаг сумын үзэсгэлэн худалдаан дээр хүн ихтэй борлуулалт сайтай байдаг. Тэгээ манайх аймгийнхаа үзэсгэлэн худалдаанд бол ер нь тасралтгүй оролцдог. Жилд 2 удаа болдог шүү дээ. Намар нэг болоод цагаан сарын өмнө нэг болдог байхгүй юу? Тэрэн дээрээс нэмээд би нөгөө Улаанбаатар хотын намрын ногоон өдрүүдэд бас оролцдог. Гэхдээ тэр жил болгон сүүлийн энэ жил бас нөгөө яг оролцож чадаагүй миний нөгөө яг нөгөө аарц мартаа цуглуулдаг нөгөө яг тэр үе маань бас таараад тий бас нөгөө яг юмаа нөөцлөхгүй бол бас болохгүй тэгээ борлуулалт бол хизээд хийж олно гэдэг утгаараа би тэгээ энэ жилийн намрын ногоон өдрүүд орж байгаагүй 15 онд орж исэн 22 23 онд бас намрын ногоон өдрүүдэд орж исэн тэгээд бас энэ жил нөгөө тархны үзэсгэлэн худалдаа эрдэнтийн үзэсгэлэн худалдаануудад бас оролцсон. Хэрхэн амжилттай оролцсон? Орон нутгаасаа бол бас одоо Өвранга түншлэлийн 2 удаагийн гран при шагнал авч ирсэн. Тэгээ түншлэл дээр шагналууд авч ирсэн. Манайх чинь 2018 онд илүү нөгөө яг аймгийнхаа нөгөө брэнд бүтээгдэхүүнээр шалгарч ирсэн. Нөгөө болцолт нөгөө брэнд бүтээгдэхүүн шалгаруулалт болцолт уралдаан зарлаад хүлээж байгаа газраас тэрэн дээр манайх 18 онд манай аарууд маань брэнд бүтээгдэхүүн болж исэн аймгийн. Тэгээд бас нөгөө нэг стандарт хэмжлэгэн газар чинь бас нөгөө жилийнхээ нөгөө нэг чанарын шаардлага хангасан одоо чанарын шилдэг одоо бүтээгдэхүүнүүд гэж шалгаруулдаг байхгүй юу? Тэрэнд бас нэг жил манайх бас чанарын шилдэг бүтээгдэхүүнүүдийг шагналд бас авч ирсэн. Нодлон нөгөө хүнсний хангамжийн нэмэгдүүлэх жил гэж нодлон 23 оныг манай аймаг чинь бас зарласан байхгүй. Тэрнийхээ хүрээнд бас нөгөө хүнсний үйлдвэрүүдийг бас нөгөө шалгаруулсан л да. Тэр нь ч манайх бас нөгөө хүнсний шилдэг үйлдвэр гэж 3 дугаар хайранд төлөө орж исэн. Бас нэг тиймэрхүү амжилтууд гаргаж исэн. Тэр хийсэн бүтээснийхээ одоо өөр шимээ хүртээ тий. Тэр олон сайхан урамшууллыг ард түмнээсээ аваад ингээд яж хат. Нэг үйлдвэрлэгч хүний хувьд ер нь ямар гэдэг вэ? Сайхан л гэдэг бас нөгөө хийж байгаа ингээд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн ингээ бусдад танигдаад бусдын ингээ нөгөө хүмүүс одоо ингээ хэрэглээ одоо бас ингээ цагаан идэх чи ерөнхийдөө ингээ аарууд марч бас хүндэтгэлийн идэх шүү дээ тий. Тэр утгаараа бас их бахархалтай сайхан байдаг. Тэгэл аль болохоор нэг чанартай сайхан хийгсэн гэж бодоод ямарсантай бид нар манай ажилчид тэгдэж шүү дээ. Одоо аарууд марууд хийж байхдаа аль болохоор бид нар амар гоё сэтгэлээр уур уцааргүй тим хийгээс одоо энэ чинь ялангуяа цагаан сарын ааруул 5-гийн аарууд марууд одоо айлын хомирд эдэний дээж болдог болохоор чинь тэгээд айтайхан сайхан сэтгэлээр сайхан хийгээс ингээд бид нар бас тим зорилготой ажилладаг. За. Тэгээ манай нэвтрүүлгийн уламжлалт асуулт гэдгийг эх оронч Монгол хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Та юу гэж боддог вэ? За миний бодлоор бол яг тэ хүн болгоно өөр өөртөө оногцсон ажиллаа чанартай сэтгэлтэй одоо өөр юмсыг хийгээд байх юм бол их орондоо оруулж байгаа хувь нэмрийн болол гэж боддоо шүү. Сүүн бүтээгдэхүүнээр эцсийн бүтээгдэхүүн уйлдуулж аймаг орон нутгийн нэрийг хуудсалсан хүү органик сайхан цагаан идэг зах зээлд нийлүүлж байгаа одоо танай хамт олондоо сайжлаа амжилтыг хүсье. За маш их баярлалаа. Ингээд манай жижигэн цэгийг зорин ирж ингээд ус орон даяар цацах нэвтрүүлэг бэлдэж байгаа та бүхэнд маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Өвөрхангай аймгийн 10 хэр сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулж байгаа органик сүүн цагаан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэн хүн замынхаа хэрэгцээг хангаж байгаа Бэлэг Дайран компаниас эх оронч Монгол нэвтрүүлэг хүрлээ баяртай үзэгчтэй.